110 мянга. Эдийн засаг хүний хөгжлийн төлөө өсгөж, хүний үйл ажиллагаанд байгаль орчнод оройтуулахгүй, харин улам сэргээн сайжруулах үйлдэлийг ногоон хөгжил гэж товчхон тайлбарлаж байна. За нэг ёсондоо байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчлэгийг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарл хаягдл багтай, нийгмийн оролцоог хангаж ядуурлыг бууруулах хөгжлийн загвар гэж тодорхойлж байгаамаа. Ер нь ногоон хөгжил нь хүн бүрт ойрхон энгийн ойлголт гэдгийг байгаль орчны салбарын онцлоод дулаан, цахилгаан, ус хоол, хувцас хэмнэх нь өргөрийн эдийн засагт ч ашигтайг сануулж байна. Мянганы хөгжлийн зорилтын хугацаа бол 2015 онд дуусж байгаа. Залгуулаад бол тогтвортой хөгжлийн бодлого тодорхойлогч яг энэ үед бол бид нар бас энийг ухтаад ногоон хөгжлийн бодлогоо бас баталж чадсан нь бол Монгол улс энэ ногоон хөгжлийн одоо чиг замаар хөгжих бас их сайхан бололцоог бол хууль эрх зүйн орчинд буюу одоо их хурлын шийдвэр гаргах төвшөндөө бол гаргаж өглөө гэж бидэрт өгнж байгаа. Тэр нөгөө ногоон санхүүжилт, ногоон зээл гэдэг одоо эдийн засгийн хөшүүргээр дэмжих тэр арга механизмуудыг бол оруулж өгч байгаа. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэмжих гэх мэтлэн одоо стратегийнхаа одоо зорилт бүрийн хүрээнд бол тодорхой арга замуудыг зааж өгсөн байгаа. За ногоон хөгжлийн бодлогыг 2014-өөс 2020 он буюу ногоон хөгжлийн үнцийг 50%, ногоон хөгжилд шилжих үе буюу 2021-ээс 2030 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. За бодлогын хүрээнд байгаль орчинд халтай үйлдвэрлэл, үйлчлэгээ, бараа бүтээгдэхүүний импорт, хэрэглээг багасгад чиглэсэн ногоон татвар системийг бий болгох, улс төрийн нам хүчин, эвсэл холбоод бүх шатны сонгуульд оролцох, мөрийн хөтөлбөртөө ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга замыг тусгах, ногоон хөгжлийн дэнцсэн цэвэр технологи инновацийг хөгжүүлж, шинжилгээ ухаан технологийн судалгаа туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2%, 2030 онд 3% хүрэх зэрэг салбар бүрийг хамруулан бодлогын зүйл заалт бүрийг нарийвчлан тусгасан гэж байна. Байгалийн нөөцөд тулгуурласан ийм эдийн засагтай Монгол улс цаашид энэ байгалийн нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглаж ард иргэддээ үр өгөөжийг нь тэгш хүртээхийн тулд зайлшгүй бид нар байгалийн нөөцийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглаж байгалийн нөөцтэй эргүүлээд хөрөнгө оруулах гэсэн энэ үзэл баримтлал бол бүх байгалийн нөөцөд тулгуурласан салбаруудын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ёстой гол зарчим байгаамаа. За ямартайч манай улс ногоон хөгжлийн бодлоготой боллоо. Энэ дагуу ажлууд хийгдэн. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас улсын хэмжээнд байгаль орчныг хамгаалах цогц ажлын хүрээнд тодорхой хийсэн ажлуудаас дурдлагүйгээр зөвхөн цаашид хийн хэрэгжүүлнэ, тэгн ингэн гэсэн яриа төдийхнөр асуудалд хандаж байна. За цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг шиг ногоон хөгжлийн бодлогын хүрээнд салбар яам, салбарын сайд хэрхэн ажилласан олон нийтэд ажлын үр дүнгээрээ харагдах визээ.